Эцсийн өдрүүдэд төгсөчөд бурхан ирж, лацадсан номыг нээж, сая үнний үгийг илэрхийлсэн. Энэ нь эзэн Есүсийн зөвлөлийг биелүүлж байна. Та нарт хэлэх зээл надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнний сүнс болох тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана. Төгс хүчит бурхан ингэж хэлсэн байдаг. Хаанчлалын эрен үед бие махбодтой болсон бурхан үгээрээ өөрт нь итгэдэг бүх хүнийг байлдан дагуулдаг. Энэ нь үг нь махбодоор илэрсэн хэрэг юм. Та үг нь махбодоор илэрсний жинхэнэ утгыг мэдэх үү? Төгс хүчит бурхан хизээ үг хэлж эхэлснийг та сонирхож байна уу? Хүмүүс төгс хүчит бурханыг анх хэрхэн таньсныг та мэдхийг хүсэж байна уу? Та лацадсан ном болон Библийн хоорондох хамаарлыг ойлгохыг хүсэж байна уу? Лацадсан номд ямар үнэн агуулгадж байгааг та мэдмээр байна уу? Эцсийн өдрүүдэд бурхан өөрийн үгийг ашиглан бүх зүйлийг хэрхэн гүйцэлдүүлж байгааг харахыг хүсэж байна уу? Бурхны үгээр гүйцэлдсэн гайхалтай үйлсийг харъя гэвэл манай онлайн номлолт нэгдээрэй. Манай Библийн хичээл өдөр бүр үнэгүй онлайнаар явагдаж байна. Улаанбаатарын цагаар өглөөний 7 цаг, өдрийн 12 цаг 30 минут, оройн 19 цаг 30 минутаас Facebook Messenger-ээр оролцох боломжтой. Илүү ихийг мэдхийг хүсэж байвал 976 9578 8733 дугаар руу залгана уу.